хүмүүсийн эрүүл мэнд амьдрах орчин одоо маш хүнд байгааг бол та бүхэн өөрсдийнхөө бие сэтгэлээр мэдэрч байгаа. За өнгөрсөн сүүлийн 10 гаруй жил одоо утаатай тэмцлээ. Тодорхой хэмжээний үр дүн гарсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ одоо сансан хэмжээнд бид нар амжилт олсонгүй гэдгийг одоо бүгдээрээ мэдж байгаа. 2008 оноос хойш 147 тэрбум төгрөгийг улсын төсвөөс 60 гаруй сая долларыг гаднаас одоо гуйж төвж олж утааны хэсэг арга хэмжээг одоо санхүүжүүлсэн байна. Харамсалтай нь одоо тодорхой үр дүнд хүрсэнгүй. Цэвэр агаар гэж одоо бохир аргаар мөнгө шамшигдуулсан байгууллагын үр дүн тооцох тухайн асуудал одоо хүртэл яригдад дуусаагүй байдалтай байх жишээ нэ. Энэ мөнгө хаашаа оров, юунд зарцуулагдав, ямар үр дүн гарав гэдгийг одоо бид нар тооцож, тайлан тооцоогоо хийж чадсангүй ийм байдалтай л одоо өнгөрсөн хугацааг одоо өнгөрөөлөө. Тийм учраас одоо бид нар энэ агаар орчны бохирдол дээр үнэхээр одоо дөрвтэй арга хэмжээ авч ажиллахгүй бол болохгүй байна гэдгийг бол ард иргэд маань хэлж байгаа. Аав ээжүүдийн холбооны нөхдүүд маань ч одоо бидэнд удаадараа сануулж хэлж байгаа. Тэгээ энэ бол одоо тавих ёстой шаардлага, хэлэх ёстой үгээ хэлж байна л гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ үүн дээр бол Монгол улсын төр засаг анхаарал тавьж асуудлыг одоо зохих төвшөнд нь шийдвэрлэж хүчин чармаалт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж одоо үзэж байгаамаа. За бидэнд бол эх онд 2000 онд агаар орчны бохирдлыг бууруулахад 16.9 тэрбум төгрөг төсвөлсөн байгаа. Энэ төсвийн хөрөнгийг зөөхөн үр дүнтэй арга хэмжээнд одоо бид нар зарахгүй болохгүй. Тодорхой үр дүн гарсан ийм ажлуудыг хийхгүй болохгүй. Бас дээр нь яг бидэнд бол зогсром бэрхшээл үнэхээр байна. Та бидний баталсан одоо үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 8 их 80 төгрөг тавьяастай байгаа юм билээ шүү дээ. 9 их 80. 9.8 лөө. Өнөөдрийн байдлаар улс одоо 9.8 их 80 төгрөг гаргаад бүх газар байшин барилга бариад бүх айлуудыг одоо дулаантай холбоод бүх айлуудыг газжуулаад ингээ Улаанбаатарын хотын утааг залгахчныг бол хинч чадахгүй. Ямар ч төр засаг гарч ирээд энийг бол шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Тийм учраас байгаа хөрөнгөнийхөө хэмжээнд бодиттой ажлуудыг хийж одоо энэ утааны бохирдлын асуудалтай бол бид нар тэмцэхээс одоо өөр арга байхгүй наа. Тийм учраас нэгдүгээрт энэ төр өөрөө утаа үйлдвэрлэхээ болох хэрэгтэй байна. Төр өөрөө. Нэгэсэндээ бид нар одоо өөрсдөө нүүрс судалдаж авч өгөөд нүүрс төлөвлөлөөд ингээ утаа үйлдвэрлэж байгаа шүү дээ. Уурын зуухнуудыг хэлж байна. Тийм учраас энэ агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа төрийн өмчийн барилга байгууламжийн янданг 2018 онд одоо дөрвтэй буулгах шаардлагатай байна. Нэгэсэндээ нэгдсэн дулааны сүлжээнд холбоно гэсэн үг. Энэ 17 онд хэдийг буулгаж авъя? 45-ыг тийм ээ. Ирэх жил одоо 68-ыг 18 онд буулгана гэсэн юм тооцоотой байна. За энэ ажлыг бол одоо цааш нь бодиттой ажил болгож одоо явуулах шаардлагатай байна. За энэ одоо их чухал ажиллаа. Улаанбаатар хотод нийтдээ 3000 уурын зуух байгаа тийм ээ. Энэ уурын зуухыг одоо цөөлөх тал дээр бид нар үнэхээр одоо хүчин чармаалт тавихгүй болохгүй байна. Сургууль, цэцэрлэг, хороо, хорны одоо барилгыг дэвшилтэд технологиор халаах, шийдэлтэй болгох эсвэл төвийн чугамд одоо эдрийг холбох ийм асуудлууд байна. Сүүлийн үед одоо дэвшилтэд технологиуд нэлээд гарсан байна шүү дээ. Халаалтын системүүд гарсан байна. Жижиг оврын одоо халаалтын зуухнууд гарсан байна. Цахилгаанаар халдаг, дулаанаар халдаг, янз янзын одоо шийдэлтэй энэ сүүлийн техник технологиг бид энэ агаарын бохирдлыг арилгахад одоо бид нар ашиглах зайлшгүй шаардлагатай юм байна. Нэг өсөндөө технологийн дэвшлэр одоо бид нар энээс гарах бас боломж байна гэдэг нь харагдаж байгаа. За хоёрдугаарт энэ бичил дэд төвүүдийг яаралтай байгуулах замаар гэр хорооллуудын айлуудыг тэр дундаа салхины эхэнд байгаа дүүргүүдээс сонгож ажлыг одоо яаралтай эхлүүлэх байх. Тийм ээ? Салхин дээр байгаа хороонууд биш шүү дээ. Тэгээ одоо утаа тавьдаг тэр нь одоо Улаанбаатар хот руу орж ирдэг. Бусдыгаа хордуулдаг энэ одоо газрууд дээр сонгож дэд төвүүдийг одоо яаралтай байгуулах асуудал чухал байна. За мөн одоо 3 дугаар тийм цахилгааны сугам шүлжээний ачаал даах чадварыг сайжруулж өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэ ажлууд одоо бас хийгдээд явж байгаа. Ингэснээрээ одоо иргэд аж ахуйн нэгжүүдийн нүүрсний хэрэглээг одоо бууруулах асуудал одоо маш чухал асуудал болж байна. Ерөөсөө энэ агаар орчны бохирдлын хамгийн гол юм бол одоо нүүрс шатаах л асуудал шүү дээ. Нүүрсийг л одоо шатаахгүй байж чадвал яндангаар гарч байгаа утааг л багасгаж чадвал агаар орчны бохирдол багасах юм байна л гэж ойлгож байгаа. Дөрөвдүгээр нь боловсруулсан төлшийг түгээх олох ажлыг бас зохион байгуулах зайлшгүй шаардлагатай.
одоо хийхээс өөр арга байхгүй. Түүч хүртэл утаа гаргаж байгаа юм л да. Тэгвэл нүүрснээс хамаагүй бага. Тэгээ байгаа бүх боломж нөхцлүүдэд бид нар тал талд нь дайшилж ажиллах хэрэгтэй байна. Ганцхан асуудлаар бүх юмыг шийдэхгүй нь ойлгомжтой юм л. Маш олон аргыг хэрэгжилж үр дүнд хүрнэ гэж ойлгож ажиллах хэрэгтэй. Дээр нь одоо нэг чухал юм бол энэ гэр хороол бол энэ айлууд дулаалгын сайн хийх хэрэгтэй. Гэрийнхээ дулаалгыг. Энэ гэрийн дулаалгыг маш сайн хийвэл дулааны алдагдал 50% багассан юм билээ шүү дээ. Тэгвэл нэг өстэй галлахаа багаснаа гэсэн үг. Дээр бид нар одоо 2 айлаар орсон шүү дээ хамтдаа явж тийм ээ. Нэг нь гэр орноо дулаалцсан айл. Тэр айл бол өглөө нэг галалдаг орой ажилласаа дараад ирэхэд гэрийн температур 15 орчим градус байдгаа гэж ярьжлаа. А нөгөө яг хажууд нь бас яг тийм байшинтай айлд орсон. Гэрийн хэсэгтээ ярьж илаа шүү дээ. Байшингаа дулаалаагүй өдөрт хэд галгаа өдөржингөө галдгаа гэж ярьжлаа. Тэгээ ханан дээрх одоо температурыг хэмжээд үзэхэд дулаалцсан айл дээр нэмэх дулаагүй айл дээр хасах байх. Тийм учраас энэ айлуудыг одоо дулаалах айлууд одоо гэр орноо дулаалах асуудлаар одоо ихэнх анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна. Ингэж чадвал одоо утаатаа дэмжиж байгаа бас нэг арга маш чухал арга юм байна гэж ойлгоцсон шүү. Тэгээ энэ ажлуудыг одоо бид цааш нь эрчимжүүлэн хийх зайлшгүй шаардлагатай байна. Дээр нь энэ ногоон санг яралтай зохион байгуулж хийх хэрэгтэй байна. Энэ айлууд гэр орноо дулаалах халаалтын систем авах гэхлээр мөнгөний их үсэр байхгүй. Цалин мөнгө нь хүрэлцдэггүй, тэтгэр тэтгэмж нь хүрэлцдэггүй. Тийм учраас одоо ногоон хөгжлийн сан тийм ээ. Нэг одоо яралтай байгуулж тодорхой хэмжээний одоо хөнгөлөлтөй зээлийг олгодог ийм одоо журам дүрмийг боловсруулад энэ дээр одоо бид нар анхаарах нь бас их чухал юм байна гэж үзэж байгаа маа. Тийм учраас өнөөдрийн энэ агаар орчны бохирлыг бууруулах одоо үндэсний хорооноос зохион байгуулж байгаа хурал бол бид одоо яаж асуудлыг шийдэх вэ гэдгээ ярилцсан, арга замаа заасан, хөрөнгө санхүүгээ хаанаас босгох вэ гэдгээ хэлэлцэж ярилцсан ийм ажил хэрэгч хурал байх нь зүйтэй хаа гэж би үзэж байгаа. Тэрнээс үүш ах бай тэгээд өлөг домог болсон юм а удаадаар ярих бол нэг ач холбогдолтой зүйл биш байна. Шинэ санаа юу вэ? Шинэ оноо юу вэ?